Good morning. Өглөөний минь. Үгүй мөн. Зя. Нэг өглөө, Америкийн нэг өглөө эхэллээ. Компьютерийн нэг өглөө эхэллээ. Миний охины үсийг арай. Тэгээд үзэгчдийн хүсэлтээр миний охины өвөө маань охины маань ахиухан гаргасан бичлэг хийгээч гэд. Гэсэн. Тэгээд сүүлийн үед би тандаа нөгөө охин гараагүй бичлэг хийгээдсэн чи комплейн хийсэн. Өнөөдөр охиноо зөндөө их гаргана. Хүү ороод байгаа. Тэгээд охин сая сэрчгээд байж байна. Охиныхоо өглөөний цайгийг бэлдэж өгнө. Нүүр гараа угаан. Тэ мэ миний охин? Тийм зүгээр эрхэлдэг юм миний охин. Хайрын бурхан юм миний охин ч. Тэгэндээ бас нөгөө надад нөгөө хүүхдийн хоолтын талаар бичлэг хийгээч гэдэг тэгжсэн. Тэгээд тийм бичлэг хий гэж бодлоо. Юу хонсох юм уу? Би тэгээ жилийн өмнө хийсэн. Тэгэхэд миний охин 1 настай байсан. Одоо бол 2 настай. 2 настай болохоор хоолт нь ерөөхдөө өөрчлөгдсөн. Зарим дуртай юмдаа дургу болсон. Тэгээд илүү бүхэл хоол иддэг болсон. Тэгээд ерөөхдөө өөрчлөлт гарсан. Тэгээд охиндоо ер нь өдөрт яг ямархуу хоол өгдөг. Тэр талаараа бичлэг хийгээд давхар охиноо зөндөөх гарганаа. Охиныхоо өглөөний цанд нь би авокадотой тост хийсэн талах өгөө. Тэгээд давхар excuse me oatmeal-тэй каш хийгээд өгчий гэж бодож байна. Тэгээ ер нь бол өглөөд каш эсвэл сүтэ будаа заавал хийж өгдөг. Тэгээд заримдаа бол нөгөө өндөг өгөх юм бол би тийм сүтэ юм өгдөгөө. Заримдаа өндөг өгнө, waffle хийж өгнө, pancake хийж өгнө. Тэгээд өнөөдөр охиндоо каш хийж өгнө. Одоо каш хий. За тэгээд өнөөдржингөө бит хоёртой хамт байгаарай. За би энэ oatmeal-ийг ашигладаг. Энийг Costco-гоос авдаг. Тэгээд энэ ингээ нөгөө cut хийсэн зүссэн болохоор айгүй амар. Тэгээд энэ хурдан болдог organic тийм oatmeal байгаа. Obvious. Зя тэгээд ер нь бол биш тэ нэг иймэрхүү нэг ийм халбаг харагдаж байна уу? Нэг ийм халбаг хийгээд юу яа. Жохон ус хийгээд тэгээд цэцлэх чинь oatmeal-а болгоод тэгээд болох төхөд ирэнгүүт нь юу вэ? Масл хийгээд, сүү хийгээд, тэгээд зүгийн бал хийчдэг. Зүгийн бал хийхээр илүү гоё амттай болчтой. Тэгэхээр миний охин бүр аюу дуртай иддэг. Тэгээ одоо oatmeal-тэй каш хийгээд. Хийчлээ жоохон хөргөг. Тэр орон битээ шүдэ угаанаа. Тийм ээ? Тэгсэн чинь миний охин гүзээлцгээ хийх гэж байна. Одоо энэ хараа хаалга. Нийтдээ. Би нөгөө Монголхоо хаалга харж чаддгүй байхгүй юу? Хаалга морхол амар томчтой санагдав. Хаадаг тэгсэн чинь миний охин бүр яг намайг дөөрөөцсөн. Хаалга жоохон онгорхоо хүмүүс гүйж чад хаадаг. За тэгээд нүүр гараа угаая, шүдэ угаая, яран цэвэр сахи. Намайг дуудаж сэрээсэн гиген өглөө сайн байна уу? Нарны гэрэл гялалцсан гиген цонхнууд сайн байна уу? Ихний хараарын байсан ээжи аваа сайн байна уу? Унтах нарнаас ирээгүй хөрхөн дүүмэн сайн байна. За миний охин заавал одоо хаах албагүй штэ. За хаач миний охин. Be careful миний охин болгоомжтой. За good job. Хоёлаа цаагаа уу? За цайгаа бэлтжлээ. Oatmeal-тэй каш, авокадотой талах, жүрч, гүзээлцгэн энэ миний өглөөний цай. За ингээд ээж хоёр өглөөний цайгаа уунда.
Ер нь бол хүүхдийн нөгөө юм идэх тийм юм нь өөрчлөгдөөл идэм блэ. Миний охин чи анх авокадо дуртай байсан. Тэгээ дундуура дургуусаа одоо сүүлийн үед айгу дуртай идэж байгаа. Тэгээд идэх тэр нөгөө нэг дуршилж гэх юм уу тэр нь байнга өөрчлөгддөг юм байлээ. Тэгээл яг тэр үед нь хүссэн юм нөгөө нэг бас амар айхтар хүчлэхгүйгээр одоо хараа миний хаарч юу суухаа бол биш карс гинэ. Хаарч дээр суухаа болоод бид гурлаа хамт сууж хоолтой болсон. Хөөе, талхнаас идэж шүү миний охин заяа. Тэгээд энэ хаартаа ээж нь охиндоо каш бэлдсэн байгаа. Кашаа уугаарай. Ээж хавсыг самж өгнө гэж. Хөөе санаа л та. 1 секунд л самна л. Энэ хартаа миний ус бүр аим гой торгомсог болсон. Намирсан. Би нөгөө шампанаас солиод солонгос шампан авсан. Солонгос айгуу гой шампан байдаг. Би энэ зургийг гаргачна. Тэрүүгээр угаасан чи миний ус бүр ийм гой. Аим гой үнэртэй бүр ийм үсэндээ ингээ хүрээл амар гоё юм зөөлөн намирсан болсон. Би тэгээ Монголд яг энэ солонгос шампуныг хэрэглэдэг байсан. Тэр Монгол миний ус амар гоё идэг гэсэн баггүй юм намирсан. Тэгсэн чинь Америкт ирээд ус солиг даваад хоёр төрөөд төрсний дараа миний ус бол бүр нэр үнэхээр амар болсон. Би энэ минийгээрээ тасраал тэгэл амар ширүүн болоод тий бас усны нөлөө бас байсан баг. Тэгээд нөгөө солонгос шампун аваад өчтөр ингээ угаасан чи бүр ингээ амар гоё болсон. Би бүр ингээ үсэндээ хүрээл амар үсэн үнэрлээл амар гоё болсон. Тэгээд нөгөө Монголын шампуныг хэрэглэдэг байсан болохоор өнөр нь бүр юм амар гоо санаанд тод үлдсэн. Үсээ угаагаад ажиллаа явдаг байсан үе санаанд ороод Green Trends үнэртэй л. Тэгээд миний үс юм гоё. Оо. Цас гэрэ миний охин цас. Йоо, болдог л. Энэ сайхан цастай энэ амар гой цэнгэг агаарыг Монгол руу явуулах юмсан. Хүмүүсийн стори, Facebook дээр ингээ харж байхаар Монгол бүр Улаанбаатар арай л тэнд утаатай. Тэгээд юм утаагүй ийм сайхан агаартай газар хүүхдээ өсгөж байгаадаа бүр ингээд баярлаа, талархаад за баярлаа миний охин байна. Тэг болдог үл энэ агаарыг бүгдийг ингээ Монгол руу явуулчих юмсан. Гадаа өстэй амар гоё юм. Надаа? Daddy, I'm your mommy, Mira. Mira, na sharta. Mira. Puk. Mira, na shart. Энэ хараа халуун жакуз ажиллаж байх ямар сони хүн ордгийн бах та. Энэ уг нь зунжангаа ажиллаагүй зөвхөн бассейн л ажиллаж исэн баггүй юу. Тэгсэн чи одоо хараа ингээ халуун уур гарч гайхаа харсан чинь жакуз нь ажиллаж байгаа юм шиг сони. Миний охин орох гээд байдаг нийтдээ юм. Миний охин болохгүй охин за. За охинтой гадаа гарч тоглож байгаад
орж ирчээд байж гэнэ. Одоо охиныхоо хоолыг хийж өгье. Миний охин чинь юунд хүншний хэрмэнд хүн шүү тийм. Миний охин нэг iPad-аар жоохон тоглож байна. Энэ амар хөөрхөн юу гэдэг юм бэ тийм. Тодлорч зориулсан хөөрхөн тоглоом байдаг юм байлээ. Тэрийг тоглох дуртай. Тэгээ бас нэг их тоглоулахгүй. Гэхдээ ер нь өдөр жоохон тоглоулдаг би охиндоо л энэ хөөрхөн юм сураад бас эндээсээ нэлийн юм сурч байгаа санагдсан надаа. За охиндоо хоолыг хийж өгнө. Ингээд ахын бэлтгэсэн амар гэдэг. Нэг иймийг гаргаад гисгэн. Тэгээд энийг би сүүлийн үед энийг байнга хэрэглэж байгаа. Энэ брокколиг ингээд нөгөө яатсан юм. Жижигэлцэн юм хөдөө органик брокколи энийг охиныхоо хоолнд хийж байгаа. Хоол хий. Ер нь махын ингээд бэлчээр амар байдаг шүү. Бараа бүхэл ээжүүд ингэж бэлдээ тавьчихдаг бах төө. Тэгээ махын жоохон гисгэн хүлээж байгаа. Тэгээд охиндоо бант хийж өгнө. Өглөөний цагийг хийгээд өглөөний цаг нь өгчээсэн чи одоо нэг байсан чи. Өдрийн хоолыг идэх болчихно. Өдрийн хоолыг хийх болчихжээ. Хурдан юм аа. За хоолыг хий. За бандангийн хийх гээд юмнуудаа бэлжлээ. Сонгон сармас хийсэн. Би охины хоолнд байнга сонгон бол байнга хийдэг. Сармас бол ерөөхдөө хаяа хийдэг. Тэгээ өнөөдөр сармас хийчихье. Тэгээд мах маань гисчлээ. Одоо ингээ хоолоо хий. Сонгийн ихэр гоё хоолны гоё амттай болчихдаг. Тэгээд хоолоо хий. Биш ээ. Өдрийн хоолыг хийжсэн жоохон унтаад өглөө. Тэгээд сэрхээр нь хоолыг хийхээс өнгөө биш хоолыг нөхөс. Сая хоолыг хийгээд тавьчлаа. Тэгээд сэрхээр нь хоолыг нүгье. Нэг хүн бүр гадаад тоглоо ядарсан юм шиг агаарт нам зохиулсан баха. Тэгээд сайн түр унтаад өгсөн. Тэгээд за миний охины хоол жирийн сайхан өндөгтэй брокколитой бантан, сармастай, сонгонтой охиныхоо хоолыг өгнө. Давхар би бас өөртөө нэг жоохон бант иччихье. Ингээд битэрийн ланч бэлэн болсон байна. За миний охин хоолоо бүгдийг нийцсэн. Маш сайн идлээ. Жоохон л үлдсэн байна. Энэ сармастай болохоор бүр айгүй гоё амттай болчихсон болохоор бүгдийг нийцчихлээ. За. Одоо ингээ орой хоол хийх цаг бараг болж байна. 4 болж байна. Тэгээ одоо орой хоолоо хий да. Өдөржингөө галтгоонд ингэж итлээ өдөр өнгөрч таарах. Орой хоолнд би гоё цөөвөн хийнэ. Ер нь бол нөгөө юу яадаг гэсэн. Өглөө охиндоо өглөөний цаг нь хийж өгнө. Өдөр тусна хоол хийж өгнө. Тэгээд орой хоол яг бид гурав хамтдаа орой хоолноос шеэрлээд иддэг болсон. Яг илүү амтлагч ихтэй халуун ногоотой хоол хийх юм бол охиндоо тусна хоол хийж өгнө. Тэгээ цөөвөн болохоор бол хамт идчихдэг. Миний охин ч бас цөөвөн дуртай. Гар мараараа бариад ингээ хөрхөө идчихдэг. Айгу дуртай идэх. Тэгээд орой цөөвөн хий да. Ингээд өдрийн хоолноос оройн хоол руу шууд шилжив. Мира, миний охин хаана? Өө эндэ. Толгоогоо зөхөө. Миний охин цамцаа солиё. Цамцаа сая хоол болцсон штэ. Цамцаа солиё. Юу нөө гэж. Миний охин гараад ир. Ээжээ өрөө. Бичхэн өрөө. Хөөрч тоглох юм. Хөөрхөн хартай ингээд зөв тийш нь Сая охиноо усанд оруулчлаа. Тэгээд одоо орой хоол хий. Энэ хардаа би гэртээ юм мандала хийсэн. Өөрөө ингэж шилтгээгээ нааж хийсэн байгаа. Тэгээд эндээ одоо тохирсон жааз авч хийгээд унтлахын өрөөндөө өлгөн айл гэртээ мандала байх айгуу сайн байдаг. Энэ муу юмнаас хамгаалдаг гэж. Тэгээд бүгд тэг шимтэй байдаг. Болохоор айгуу сайн гэж. Тэгээд би энийг бүгдийг ингээд шилтгээгээ наагаад хийсэн. Тэгээд ингээд өөрөө шигтэйгээ наагаад хийж затыг зөвхөн энэ наамлынхаа талаар л бодоод яг нэг төрлийн бясалгал болт юм шиг надад санагдсан. Би тэгээд одоо дараа нь дахиад арай өөр бас мандалаа хийж үзье гэж бодсон. Энэ ам гоё яригдчихж байгаад. Тэгсэн чинь бас юу байсан бэ? Энэ Америкт 2 сараас илүү 1 сараас эхлээд айл бүрт 4 шиг ковидын үнэгүй тест өгж байгаа юм байна.
гэртээ үздэг тийм ковидын тест. Тэгэхээр би эмийг яаж мэдгүй гэрт байж яхад хэрэгтэй ах гэж одоо захиалсан. Одоо ч нэг жоохон хоолой өвдөл ханиалга бол ковид гэж айдаг болсон. Тийм болохоор бас тестний цаг аман ингээл бас боо юм болж байгаа. Гэртээ бас үзчихүүд үзээд өнгөө өгч байгаа юм чинь гэж одоо захиалсан. Тэгсэн чинь тэр ирсэн байна. Ямар хүн юм бэ харъя. Йоо энэ дуурдаг. За ийдээ 2 гэж юу юм шүү 2 шиг юм шиг ийм ирсэн байна. Тэгээд self test at home results in 15 minutes гэнэ. 15 минут дотор хариу гардаг гэсэн байна. Минийхэн болцсон юм уу? За энийг одоо заалж үзэх нь цаашаа ямар ч тач ингээ үздэг. Гэрт байж ахад бас зүгээр юм байна гэж бодсон. Хэрвээ Америкт байгаа ээжүүд хэрвээ намайг үзчихвэл USPS гэдэг шууд нь шүү дээ. USPS-ийн вебсайт руу орох юм бол энийг өнгөө шууд гэртээ захиалах тийм линк нь байна лээ. Айгүй амар нэрээ оруулаад хаягаа оруулаад тэгээд захиалсан. Тийм үү. Янз бүрийн олон талаа мэдээлэл оруулах шаардлагагүй. Айгүй easy санагдсан захиаллага нь. Тэг ингээ гэрт хүрээд ирсэн байна. Байжиг хэрэг болно. Удахгүй манай нөхөр ихтэй вакциныхаа 3 дахь бустер шотоо хийх гээд цаг авсан байгаа. Тэгэхгүй бол одоо энэ нөгөө Америктаас ковид юу нээр их байна. Омикроны халдвар гэж юу нээр тэр давлгаа нь одоо яг явж байгаа шиг байна. Тийм болохоор бустер шотоо ерөөсөө хийх гэж байна. За ариун хоолнд цөөвийн юм гэсэн гурлаа зураад марачи. Гурлаагаа өнөөдөр хайр чиний. Би ер нь сүүлийн үед дандаа цөөвийн ихтэй гурлаа хайрч хийж байгаа. Тэгэхээр айгу гоё болоод байгаа. Ер нь би юу яддаг гэсэн бохоо. Энд нөгөө тийм цөөвийн битэн гурил завдаг хүмүүс байдаг. Тийм гурлаа дандаа цөөвж дүүсэн. Тэгээд зунаас хойш дандаа өөрөө гурлаа зурч бэлдэж цөөвингаа хийж байгаа. Тэгсэн чинь бүр цөөвин маань илүү гоё амттай болж байгаа. Миний цөөвингийн амт улам гоё болсон. Тэгээд тэгэхээр нөгөө амар залхуутай санаа. Одоо нуугаад явах. Гурил мөрлөө зураад илдээ залхуутай санаад үзсэн чинь ингээд тэгээд гэсэн чинь одоо бүр ингээд гарт орсон. Цөөвин их надад бүр амар амттай санагддаг болсон билээ. Тэгээд тийм байна. Өмнө тэгээд яагаад бэлэн гурлаа хийгээд байдаг гэсэн. Өөрөө ингээ хийхээр илүү гоё амттай. Минийхэн байж байгаа хараа хоол хийхээр бүр ингээ доор зурлцдаг байхгүй. Тийм. Хийж идээ дууслаа. Нёхон хоолой сайн зөксө цөвөн дуртай. Би бүр ядарчихлаа одоо нэг жоохон амраатхай. Тэгээ нэг гоё урт бичлэг боллоо. Нёхон зөндөө гарсан шүү. Тэгээд охиныхоо ерөнхийдөө 2 настай хүүхэд нэг иймэрхүү охиндоо бол би нэг иймэрхүү хоол хийж өгдөг гэдэг юм бичлэг хийлээ. Тэгээд дундуур нь бас жимсэн ох шидэн смути хийж өгнө. Тэгээ жимс идэн, тараг идэн гэд дундуур нь бас снак иддэг. Тэгээ ер нь өдөр бол 3 хоол идэн. Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол. Нэг иймэрхүү хоолтой байна. За тэгээд амар урт бичлэг болсон. Миний урт бичлэгийг бүгдийг үзсэн та бүхэн баярлалаа. Баяртай.